Үнэхээр амралтын өдрийн өглөө намуу бабахан 50 сарын эхлүүлж байгаа гэж найдаж байна. Нүднийхээ нуухыг дөнгөж арчаад үндэсний дээдлэгийн аваргын цуврал руугаа шилжих цаг нэгэнтээ олжээ. Монгол улсын нийслэл Улаанбаатар хот М-банк арена бүтэн жилийн турш бидний хүссэн хүлээсэн эмэгтэйчүүдийн аваргын цувралд тавтай морил. Өнөөдрийн тоглолтын тайлбарыг Цэндбаяр оргил нар та бүхэн тайлбарлаа хүрэхэд бэлэн болсон. Амралтын өдрийн өглөөний мэндийг хүргэе. Амралтын өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрөөр тоожигдлын амсаг байгаа. Amazon SOG Srarty-ийн тоглолт эхлэх гэж байна. Өнөр заяа тонголоо Соццэг, Номин Карман гэсэн 5 тоглогчийг Арптог илгээсэн байна. За харин бараг бүтэн жил шахуу хожигдоог байгаа. Улаанбаатар Amazon-сын гарааны 5 Kelly Chon болор эрдэнэ хулан ариун цэцэг, Баатрийн болор эрдэнэ шинэхэн MVP. Өнөөдрийн тоглолтыг гараанаас эхлүүлэхэд бэлэн болсон байгаа харагдаж байна. Тэгээд Amari Robinson сэлгээний самтлаас эхлүүлнэ гэдэг нь бас их сонирхолтой юм. Удирдлагын тоглолтууд дээр бид нар ийм эхлэлийг тийм ч олон удаа Frank Garcia дасгалж удагчаас хараагүй. Гэхдээ өнөөдөр шинэхэн тентийн бэлэгтэйгээр эхлүүлэхээр болсон байна. Улаанбаатар Amazon SOG-ийн хувьд бол өрсөлдөгчөө эхний шатнд шүүрцэн үлрэлт ганц ч ялагдлыг амсаагүй бол Арптогийн хувьд бол оргуу осноос гайхамшиг өвтөж их 3 өсөө үзүүлэхээс 4-3 болгож гарч ирсэн байгаа. За яхахгүй тэгж хэлж болох баха. Аврагын төлөө шалгарах тэр хагшиг шигийн цувралын 7 дахь тоглолтын дээр юу болсон бэ гэдгийг та бүхэн мартаагүй байгаа гэж найдаж байна. Тэр тоглолт яг энэ өрсөлдөгч Amazon-сын эмэгтэйчүүд бүтээ сууж исэн. Хажуугаас нь өрсөлдөгчдөө хүлээгээд байж байла. 10 баг өнөөдөр цоо шинэхэн өмсгөлтэй гарч ирж байна. Урд өмнө нь харагдаагүй өмсгөл харагдаж шүү. За энэ бол бас финалд зориулсан өмсгөл бол та. Өмнө нь огт өмсөөгүй өмсгөлөө шууд финалд өмсч ийн гэдэг бол тий. Түүхэндээ анх удаага аврагын төлөө шалгарсан Арптын сэтгэл догтлол сандрал олон зүйл байгаа. Өмнөх тоглолтын төгсгөлд Номин ч гэсэн тэр 7 дахь тоглолтын өмнө унтаж чадахгүй байсан гэдгийг хэлж ирсэн. Аврагын цувралын өмнө бол бүр унтаагүй 2 хонсон баг. Тэр 7 дахь тоглолтын уур амьсгал бол тий яг л бүх тоглогчид л нэг тийм тоглолтоос нэг арай өөр ч юм уу тий. Нэг ач холбогдол бүр илүүтэйгэр өгсөн харагдсан бөмбөгийн төлөө өсрээд эхний тоглолтоо Kelly Chon Улаанбаатар Amazon SOG-ийг орлоо. Kelly Chon дундаас шидэлтэй алдсан тунгалаг самбарт байна. Өнөөдрийн тоглолт мэдээж гол фаворит баг Amazon-с байх болно. Тэдний хувьд ялаглгээчийг тэр чигтээ мартцсан гэж хэлж болох баг. Харин тэд нь маш хүн цохилтыг өгж ихний нэг сэргэх боломжоо авахын тулд Арптын талбай дээр гарч ирж байгаа. Маш хинуур тоглох хэрэгтэй дээ. Камны жил онч болсон. За Kelly Chon уршаа бөмбөгийг өгсөн. За ариун цэцэг шахаад явсан довтлогоо авч өөрөө аваад 2 дахь боломжоор 2 хоног авсан. Ариун цэцэг, сод цэцэг хоёр нэг хамгаалж таарч байна. За хоёр багийн хувьд бол мэдээж Amazon SOG удагтай талбайд илүүрэх нь ойлгомжтой. Харин Арптог яаж ямар давуу талыг гаргаж иж хожголоо гэдгийг сонирхолтой байна. Ааха. Тэг мэдээж Надаревич дасгалжуулагч Amazon-сын тоглолтыг үзэж судлаа тэдэн зориулсан тактиктаагаар гарч ирж байгаа. Удирдлагын хоорондоо тоглосон 3 тоглолтууд дээр бол яг хүссэн хэмжээний тоглолт гараагүй. За юуны түрүүнд бол Номин алдааны асуудалд орохгүй байх нь маш чухал ч гэсэн энэ бол үнэхээр хүн даалгавар. Яг үнэ. Номин ариун цэцгийн өдөөс, болор эрдний өдөөс, магадгүй хулангийн өдөөс, Робинсны өдөөс хийнэ.
маш олон хүчирхэг төвийн тоглогчдын үдээс тулах болно. Каман томлог 3 анааны шийдэлтэнд дуцсан. За ер нь бол арга тоглогийн хувьд бол ачаал ихтэй байна. Нөгөө талд бол ачаал маш багтаа буюу баг цөмөрсөн ч байгааг үүсвэдэг маш удаан. 4-тгээс хойш бол маш удаан хүлээсэн. Тэгэхээр яг л эрсдис хоёр багийн тоглолтыг их эхэлж байна. Кейли, Чон. Ариун цэцэг 3 анааны шийдэлтэн оноочтой болсон. Нийтийн 5 анаа ариун цэцэг ганцаараа авлаа. За удирдлагын MVP болж чадаагүй хулан ариун цэцэг хоёр. Учир нь гэх юм бол тэд нийт тоглолтын 75% нь оролцож чадлаггүйгээр 1 сар гараа бас амраад байсан. Харин одоо нөгөө финалийн цуврал эхлээд хэрвээ баг нь авраг болж чадах юм бол финалийн MVP рүү зүтгэнэ гэдэг нэг асуудлыг бас бид нар ярьж эхлэх болно. Гэхдээ одоохондоо бол хэтэрхий эртөө. Энэ бол цувралын ердөө ихний тоглолт. Энд алдаа гарсан ажим шуумнаас бүмийг тоглолтод оролцуулсан нь. За Франк Гарсиа дасгалжуулагч Испани мэргэжилтэн 2 төлрөлдөө дараалан үндэсний дээдлэгт авраг болж үнэлэхүү амжилтыг үзүүлж чадах уу үгүй юу гэсэн даалгаврын өдөөс одоогийн байдлаар бол түүнтэй ярих зүйл огтхонч байхгүй бүр 100 байтугай 200% үүрэгт ажиллаад давуулан гүйцэтгэхэд байгаа бол Надревич дасгалжуулагч гэсэн түүхэнд байхгүй амжилтыг нь үзүүлээд явж байгаа учраас бас л одоо маш сайн нар яригдж дурсагдах нэгэнтээ тодорхой болсон. Финал гараад ирнэ гэдэг маш том амжилт. Тонглог 3 анааны шийдэлтэн оноч болсон. Болор эрдэнэ самраас бүгд явсан. Тоглолт эхлээ 3 удаа тунгалаг шийдээд алдчихлаа шүү. Болор эрдэнэ ямар гой ялгалт вэ? Найдвартай байлаа. Энэ яг тонглын үед бол бас тоглолтын эхлэх хүчтэй тавийл гэж бодож тий багаараа ярьцаж бас гарч ирсэн байна. Шийдэлтүүдийг хийлээ. За одоо довтлогоон дээр харин өөрчлөлт нэг агадгүй будагтал бороо дайрсан ч юм тоглолт хэрэгтэй байгаа. Карн түүнийг эхлүүлсэн. Хулангийн гарыг давуулж чадсангүй. Мэдээж Улаанбаатар Амазонсын хожиг гэвэл маш олон зүйл хэрэгтэйгээс нэг онцлог зүйл нь бол легионерууд бол ямар ч өвөд те сайн тоглолтыг үзүүлэх хэрэгтэй. Брайд болон Каман аль аль нь минут хуваан гэхдээ байгаа нөхцөл байдалтай тохируулаад сайн тоглолтыг үзүүлэх хичээнэ. Довтлогоо ноновчгүй болсон. Иймэрхүү нөхцөл байдлаас тунгалаг довтлдог. Гэхдээ хэтэрхий хэцүү байдлаас довтлож байгаа тохиолдол өнөөдөр дөрөвдөгөө гарлаа да. Яг ийм байх юм бол мэдээж орох магадлал нь бага шүү дээ. Кейли Чон дэндүү амархан байна. Amazons Юстик одоо энэ эхлэлд яаж өөрчлөлтийг хийх вэ? Хариу хэрэгтэй байна арга тогаас. За эхний солилцоог бол баг Надревич тасгалжуулагч хийх нь ойлгомжтой болов. Ямар нэг өөрчлөлтийг хийх хүсэх бах. Тунгалаг 1-1. За өөрөө дахиад тоглож байгаа юм тунгалаг. Дамжуул сот цэцэг 3 анааны шийдэлтэн оновч болсон 2 тогломжийг тунгалаг үүсгээ довтлогоон хамгаалтанд орсон. За шууд Улаанбаатар Амазонсог довтлогоон шилжсэн ариун цэцэг. Ариун цэцэг өөрөө зүүн явсан довтлогоон дээр нь алдаа гаргаж хоёр шидэлтийг ариун цэцэг хийхэр боллоо. За нэг дахны эсрэлгийг Надревич дасгалжуулагч захиалж байна. Шууд амжилтын платиниум ивент тэтгэгч Даснда Буухан Эмбак ажиллаж байна. Шууд амжилтын платиниум ивент тэтгэгч IT Zone таны дижитал аяллаа эдгэл түнш. Технологийн бараг цогцоорно IT Store. Шууд амжилтын платиниум Иргэн тавтай морил үзэгчтэй шууд амжилтын платинум ивент тэтгэгч Даснда Буухан Эмбанк мөн шууд амжилтын платинум ивент тэтгэгч спортыг дэмжигч Toyota-гийн албаисны дилер Top Motors ажиллаж байна. Ариун цэг ихний торгуулаа алдсан. Хоёр дахь оновчтой бол 10 тикет шууд 2 оронтой тоонд тэргүүл аваад тоглолтыг эхлүүлэхээр боллоо. За хоёрын авж байгаа 6 дахь оноо. За одоогоор бол аль нэг баг тоглогч бол солиог байна. Тэгээ солилцоо хийгээгүй. Яг гарааны тавтуудаараа тоглолтыг үргэлжлүүлж байна. Каман дээр бөмбөг ирсэн. Хулан Каман заслаамад явсан. Алдаа гаргасан юм байна. Амазонсын 2 дахь алдаа. Харилцааны туршид бид нар Амазонсыг яаж тоглолдог, хэмнэлээ яаж хадгалдаг талаар бол маш сайн мэдэн шүү дээ. Хүлээлт гэх юм бол ер нь 10-аас л байгаа. 10-ийнхэн яаж тоглох нь, 10-ийнхэн хэрхэн довтлох нь, хинээр явах нь гэх тээ.
За тоглолт эхлэнээс хойш ингээд 5 дахь давталж байгаад эхний давталгаа орууллаа. Арвтын нээлтийн оноо дээрэс нь аврагын цовролд авж байгаа түүхэнд анхны оноо нь энэ болж байна. Бацаажийн болоор ирдэн. Баатрийн болоор ирдэн. 3 онооны шийдэлт нь Нааночгүй болсон Самбраас. Томлог бөмбөгийг авсан. Автод бөмбөг чинь алдаа харсан юм байна. Хулан алдаа харсан болоо тийм байна. Одоогоор хулангийн хувьд бол оноо авч амжаагүй байгаа. Тэгэхдээ тоглолт дөнгөж эхэлж байна. Өнөр зай бөмбөгтэй. Тунгалагаас автлахад одоогоор онцтой олцсон байгаа да. Тунгалаг өөрөө бөмбөгтэй тоглож байна. Каман. За Каманаас бол ер нь оноо авалт хэрэгтэй. Дууны зай шийдэлт нь оновчгүй. За даруун цэцэг дээр бөмбөг ирсэн довтлогоо оновчтой боллоо. Баяа 12 дахь оноо. 10 онооны зөрүүг дахиад үүсгэж чадсан. 10 тагийн давталгаа өнөр заяа номин сод цэцэг нар одоогийн байдлаар давталгаанд дээр оролцоо маш багтаа байгаад байна. Тэднээс санаачлах хэрэгтэй. Их л хайн гойж байгаа бөмбөг алдахад ойрхон байлаа. Сод цэцэг үндсэн баруун руугаа дайраад явсан. Хурдаар илүүрхээ гараад ирсэн. Гэхдээ аривцгийн хамгаалтаас зугтаж давтлах гэдэг хэцүү байна. За шууд довтлогоо шилжсэн. Хулан давуулаад өгсөн ариун цэцэг оноо авч чадсангүй. Гэхдээ бөмбөг Улаанбаатар Амазонс багт үлдэж байна. Амархан хэд дэндүү амархан юмыг ариун цэцэг алдаж байна. Будагтаа талбайгаас ганцаараа зогсож байгаа алдахыг бид нар тийм олон удаа харахгүй дээ. За энэ үед Bright Kennedy бад орж ирсэн. За Bright Kennedy-г тоглолт тус. Сонирхол татж байна. 3 онооны шийдэлт нь оновчгүй. Амазонсын сая нүүрний шумаас гаргаад шидүүлдэг энэ хөлбөр ямар супер хэрэгж вэ? Суувсуул ганцаараа тэр болор эдний заслаан ч гэсэн хоёр хамгаалагчийг нь аваад үлдчихлээ. За Кейли Чон гар өргөд өндөр хамгаалаад ийсэн. Bright Kennedy. Албадэр гарч ирэнгүүтээ л өрнөлөөгөө үзүүлээд эхэллээ. Яг ингэж тоглох юм бол одоо харин нөгөө талаас Робинсныг оруулж ирэх болоо тий. Сая бол хулан. За давталгаа оновчтоос нэмэлт нэг шийдэлтийг хийгэр болоо. Түрүүний Bright-ийн давталгаан дээр хулан бас ариун цэцэг рүү жоохон туслах байсан л гэж бас хэлж явах шиг байна. Яг иргэдэг дээр нь ч юм уу те. Bright бол ер нь талбай дээр хамгийн өндөр тоглож байгаа тийм. Ариун цэцгээс ч бас нэлийн том ол харагдж байна да. За сая давталгаа оновчтой болгосон учраас 10 тоогийн дахиад Bright Kennedy-гээр явах магадлал өндөртэй. Яг гэвэл ерөнхий 1-р үед одоо бос тоглогчдын оноо авалтууд бас ирэхгүй байгаа учраас болж байгаа тоглолтоо үргэлжлүүлэх байх. За энэ дээр нь бол мэдээж Амазонсоос туссан хамгаалалтыг ирнэ ч гэдэг ч юм уу те. Тоглолт бол одоо бол илүү гоё сонирхолтой болно. Bright доор бөмбөг дуудсан. За болор эдний өөдөөс шууд эргээ шидсэн. Шидэлтэн дуудлаа. Сая зүүн руугаа яваад довтлох хангалттай орон зай байсан ч гэсэн шийдэх сонголтыг хийлээ. Тэр сүүл Fire-ийн эсрэг хийсэн тоглолтын дээр бол яхааргүй Bright багтаа давуу талыг авчирч чадсан шүү дээ. За өмнөх цовруулын үзүүлэлтийг бидэнд харуулж байна. Амазонс хэрэгсүү 4 тэг ядах юм байхгүй өрсөлдөгчтэй буулга авсан. Хулан баруун 45 дээр суулраа шийдсэн. Өнөөдрийн тоглолтод хараахан шидэлтэд оруулж амжаагүй явна. За Баяр 10-ийн үзүүлэлтүүд ойлгомжтой Баяр эцэг 4-3 харьцтай хойцсон. За одоо энэ нь бол гоё. За аргалаа явцсан шүү. Доотлогоо оноочтой болсон. Маш гоё доотлогооныг Bright Kennedy илээ. Түрүүний алдаагаслаа. Түрүүн бол яараач гэх юм уу те. Өөрөө зүүн орох боломжтой байхдаа шийдсэн. Өөрөө ч бас тасалж үзшүү буруу хүлээж сая бол алдаагаасаа хийчлээ. Одоо тэрний дараагийн доотлогоо Bright дахиад яадаг бол та 3 онооны шийдэлтэнд оноочтой болсон. Хулан 3 оног авлаа. Латрийн хулан шидгээс эргэлцэхээ огтхонж болцсон байгаа шүү дээ. Цод цэг алхалт гоё үндсэн алхалтаа хийлээ. Байдгүй дээ төгсгөл хамгаалтандаа буцах хэрэгтэй 5 эсрэг 4 гараад ирсэн. Хойно үлдээсэн хулан нэг хийдсэн байгаа. Хамгаалагч нь хөл алдаад унчлаа. Болор эрдэнэ 3-аас шилд оновчгүй. Тэгээд бүх тоглогч нь ингэ шийдчихээр Амазонс аюултай юм аа. Дээрээс нь өндрүүд маш хурдан учраас бас энэ хамгаалт давталгааны динамик бас маш сайн байна ардын хувьд. Буцаад өнөр заяа. Сод цэг. Тунгалаг бөмбөгтэй. Маш олоос 3 онооны шийдэлтний нуудад оновчтой болсон. Багийн 9 дахь оноо 9-18 болгон ойртуулж байна. Кейли Чон. За Кейли Чоноос ер нь бас давталгааны за гоё дамжуултууд үргэлжлэсээр байна.
Удагдalбай хамгаалалт ер нь л нэг сайн болж өгдгүү дээ. Хариуцгийг алдчихад байна. Хариуцыг яаж игээл суларчаад байна. Өнөр зэя. За түрүүн багийн нэг шидэлтэй унагаацсан. Bright гайгүй байгаа. Яадгийн бол за яг шидэгч рүүгөө өгсөндөө зөрөөд орсон хөөргсөн довтлогоо наавчгүй хоёр тогломж үүссэн. Довтлооны алдаа үлээчлээ. За яг л ерөн довтлогоо нь болж байгаа хоёр тоглогчоор бол тоглогч нь сайн бөмбөнд хүрлээ уугна. Гэтэ оноо олгож чадсангүй. За төгсөн юм байна. Алдаа үлээхэд амархан байжээ Bright Kennedy. За солонгыг оруулж ирлээ. Солонгоос довтлогоон дээр оноо гэхээс илүүтэйгээр яг хамгаалтыг заслаануудыг л арчиглахын тулд те. Надрал тасгалжуулагч оруулж ирээд байгаа. Гар дээрээс аваа шууд шидчихлээ. Хулангийн даваа тал нь энэ болчиход байгаа юм л да. Хэдий шидэлт нь орсон ч ороогүй байсан ч гэсэн эргэлзэх зүйлгүй шидсээр л үүдэг. Багийнх нь тасгалжуулагч арын албаныхан баг тамирчид нь бол түүнд бол хангалттай ихтгэл найдвар өгсөн. Тэр ч утгаараа алдхаас имэхгүй байгаа даваа талтай. Bright ийм хүчний тоглолт гоё, шилэлт нь гоё. За мундаг байна Bright Kennedy. За Amazons Баатрин болор ирсэн довтлогоо оногтой болсон. Буцаад самархан оноо авчаад байгаа учраас за ерөн цаг явах тусам ардын тоглогчтой хэвдвэл ачаал бас ихийг авч магадгүй. Яг гэвэл өөрсдөө довтлогтой нэлийн хэцүү байлаас оноо авчаа буцаагаад бас хамгаалтанд эвгүй байгаа даа. Хөөргсөн довтлогоо оногтой болсон. Өнөр заяагаас иймэрхүү оноо ирлгүй яах вэ? Яг түрүүний ярьжсэн дээр хэлэх юм бол кондишны бэлтгэлтэй фитнес бэлтгэлийн талаас харж үзвэл Amazon-сын тоглогчдыг ер нь гүйцэн илүү гарна гэдэг маш хэцүү шүү дээ. 3-3 дээр ч гэсэн бүтэн удирдлагын турш бэлтгэл сургалттай байдаг учраас хамгийн өндөр ажиллагаатай л байгаа. 8 өнөр зээгийн дамжуултыг бид нар магтах хэрэгтэй. 8 ч гэсэн араас гоё дэмжиж орж ирлээ. 7 оны зөрүүтэй болгоод багийн тоглолтоос сэргийлж чадсан шүү. Улан бөмбөгийг эзэмшиж байна. Солонго ойрхон хамгаалах хэрэгтэй. Шидчихнэ. Баатрин болор ирдэн. Бацоожин болор ирдэн. Ариун цэцэг. Заслаан дээр хоцорцсон. За тэр боломжийг ашиглаад шийдсэн ч гэсэн баг зэрэг дутлаа. Барьж байгаад нэг довтлогоо хийгээд дуусгах боломж тэдэнд байна. За ардын довтлогоо одоо ерөнхий их тийм солонгорсон олон тоглогч оролцсон болоод ирсэн учраас довтлоход бол илүү амар байх болов гэж бодож байна. Тоглолтын ихэлтэй харьцуулахад тоглох. За Bright-оор бөмбөг дуудсан атгуулж чадсан да. Довтлогоо 4 секунд байгаа. Довтлогоо номчтой болсон дээрээс нь ариун цэцгээс алдаа салглаа. Bright Kennedy 8 дахь оноо. За хоёулаа тоглолтын эхлэлд онцолж ийсэн. Легоноор тоглогчид өөгүй сайн тоглож ийж одоо талбай дээр байгаа нөхцөлд үргэлж нэмэх оноо авчирж ийж л ойрхон тоглоно. Bright бол өнөөдрийн тоглолтын эхлэлийг үнэхээр сайн тавилаа. Энэ царай харц байгаа байдал төвлөрөл нь үнэхээр одоо 10-ын дэмжигчдийн хамгийн хүсэн хүлээж ийсэн л зүйл байх гэж бодож байна. 10-ыг гэж эхлүүлсэн. Түүнээс хойш Amazons 12 оноо авлаа. 10 баг 18 оноо авлаа. Ахаад бөмбөгөө өөрөөсөө алдчихлаа. Kelly Chong-ыг энэ хүндрлийн туршид ингэж бөмбөг алдахыг анхудаа харлаа. За 4 секунд дахиад Dark довтлогоо хийх боломжтой болсон. За тунгалгийн хөлөндөө яваад өөрийнх нь хөлөндөө яваад хажуу шуумар гарсан юм байна. Хажуугаас Номин цаг байгаа. Номин за бөмбөгтөг оролцолтой шид довтлж амжсан. Ингээд хоёрын тоглолтын эхний үе 22 18 хацаатай өндөрж өгн үзэгчтэй шууд амжуулалтын Platinum ивент итгэгч Зөв Монгол брэнд боломжлаа дээдлэн зөвхтэй шинэлээ. Үзэгч та бүхэн яг одоо PSN 3 сувгаар Монголын сагсамгийн холбооны үндэсний дээдлэгийн эмэгтэйчүүдийн аврагын цувралын эхний тоглолтыг хүлээн авч үзэж байна. 2 дугаар үе 4 онооны зөрүү Amazons тэргүүлсэн хэвээр. Гэхдээ 10-ийн хэмнэлийг өөрсдийн тал руу эргүүлээд байна. Шидэлн оновчгүй болсон хамгаалтын самбарыг ариун цэцэг авсан. За ариун цэцгийн хувьд бол тоглохонд болоодсэн ч гэсэн Амралттай талбайдс оноо алдаад байгаа. Давуулаад өгсөн болор цэцэг талбайд гарч ирсэн байна. Амарын ус гарч ирсэн. Нөгөө талд бол түрүүний 5 дуурайг ээж шүү. Солонго суугаад. Түрүүний за солонго бол байгаа юм. Яг түрүүний 5 юм байна. За яалч финал учраас бас багууд бүртийн үйлрэлийн турш туршсан тий тоглогчтой. Ер нь хамгийн сайн тоглолт бол
хамгийн сайн тоглогчдоор бол ер нь тоглож тий. Аль болох зүүн тоглогчийг найдвартайгаар л ашиглахыг зорино гэдэг нь бол гарцааг үлдээд. Ариун цэцэг энэ давталгаануудыг маш амархан харагдуулж чадах юм а. Хамгаалагчаа ганцхан дохиж өнгөрөөгөө л рундаа сул шидчихж байна. Жилээс жилдэл улам туршлагажаад явж байгаа. Тэгээд 25 автай л бах та ариун цэцэгч. Олон финал түүнийг хүлээж байгаа да. Самараас дахиад ариун цэцэг үнийг авсан. Болор цэцэг доош өгөх гэж хаацсангүй. За ашигсан хамгаалт ирсэн Амарын болор цэцэг заслан аваад буцаад өгөх гээд байна. Робинсон зөрөөд орсон довтлогоо ноногтой болсон. Амар Робинсон за ер нь голохгүй холоос дээрж шүү. Дээрээс нь мэдрэмж нь маш гоё байлаа да. Сая тэр хоёр хамгаалагч давхцаад өнөр заяа Брайтыг бараг зарцсан гэдгийг нь ойлгонгуудаа шууд баруун талаар нь тэрчтэй дайраа явчлаа. Маш гоё мэдэрч байна. Өнөр заяа довтлогоо оновчтой дээрээс нь алдаа үлээлээ. За сая бол шидгчийг суулгах гэсэн хөлбөр явах гэсэн юм магадгүй. Хөлбөр дуучсан л өөрөө шууд дайраад зай гарангуутан дайраад явчих шүү. Оллоо. Ариун цэцгийн 3 дахь алдаа. За энэ бол харин Амазонст маш тааруухан мэдээ. Яг нь мэдээж түүнийг нөхөөд орлоо тоглолцох тамирчид бол байгаа. Гэхдээ ариун цэцгийн нөлөөг хэдийн хэмжээнд хэдэн хувьтай нөхөж тоглох вэ гэдэг бас сонирхолтой л доо. Өнөр заяа нэмэлтээ алдсан. За номин 2 дахь боломж түүнийг одоо хагас гişэл цуврал дээр улам бүр таниулсан шүү дээ. Өнөр заяагийн 3 оноо дараалсан 5 оног авснаар ердөө 3 онооны зөрүүтэй болголоо. За өнөр заяагийн үед бол бас тийм их довтлохгүй байгаа. Гэхдээ яг довтлох үед бол хөв маш дайжгүй байгаа даа. За Bright Kennedy-гийн алдаа болсон юм байна. За Артын талаас хараад Bright-ийн алдаа ердөөсөө явж болохгүй. Хулан Солонгын эсрэг баруун дайраад явсан довтлогоо оновчтой болсон. Ийм хүч хурдаар илүүрхэд ног авчлаа. Ер нь нэг тоглогч эсрэг зай байсан учраас шууд дайраад явсан өнөр заяа. Заслан авсан хамгаалагчийг сольж чадсан шүү. Өнөр заяа зай гарсан 3 онооны шийдэлт өнөр заяа 3 оноо авсан. Өнөр заяа ингэж тоглоо довтлог араандаа хийгээд эхлэх юм бол дэндүү аюултай шүү дээ. 10 дахь оноо нь боллоо. 2 онооны зөрүүтэй болсон. Аврагын цувралшгил байна да яг л. Намари болон тойрог үүсэн онлоотрын хулан 3 онооны шийдэлт нь хариуг нь барьсан. Яа. Маш гоё шийдэлт байлаа хулан. Хувийнх нь 8 дахь оноо, дараалсан 5 оноо. Дахиад хамтаа харцгаая. За ингэж том орон зайг хулан шиг шийдэгчд өгж болохгүй. За энэ үед соццэг талбайд орж ирж байна. Сэлгэний санал руу суугаасаа өмнө хангалттай нөлөөг талбай дээр үзүүлж чадахгүй байж байгаа суусан. Одоо харин нэг хэсэг хугацаанд талбай хажуугаас нь хараад амьсгаа аваад тис өөр тоглолтыг багийнхан түүнээс бол хүлээж байгаа. Өөрөө ч түүнийг одоо сайн мэдж байгаа. Эдийн туршлагатай тоглогчдын тоонд л одоо багтахаар боллоо шүү дээ өнөр заяа. Ахаад хулангийн хариуг барьсан. За тэр All-Star-аар яалаа. Яг тэр шиг тоглолтыг финалд үзүүлнэ. Энэ бол бас тамирчууны бас чанар шүү. Тэглгүй яах вэ? Өнөр заяа шиг тоглогч бол Монгол тийм олон байхгүй шүү дээ. Өмнөх цуврал дээр өнөр заяа бол гэсэн хоёр яг ойролцоо тоглолтын арга барилтай тоглогчдын хоорондын тоглолтыг үзсэн гэд маш гоё байсан. Зян дээр алдаа болсон юм байна. Хоёр шидэлтийг. Онлоотрын уулын энэ соццгийн алдаа гэж үлээсэн байна. Шууд амжуулалтын Platinum event итгэгч Зөв Монгол брэнд уламжлалаа дээлэн зөвхөн шинэлье. Замун шууд амжуулалтын Gold event итгэгч хамтдаа тэргүүлж алах нь Unitel ажиллаж байна. Хоёр тургуулаа оновчтой болох юм бол 10 оноонд хүрэх боломжтой. Одоогийн байдлаар өнөр заяа 13 оноотой. Бага оноогоор тэргүүлж байгаа. Bright бас 9 оноо авсан санагдаж байна. Яа 10 оноо авсан. Өнөр заяа мөнгөтэй. Тоглолт нь болоод байгаа, бүтээд байгаа. 4 онооны зөрүүтэй байгаа. Намингийн алдаа юу хитээжгүй бага эхэлж шүү. Өөрөө шахаад явсан өндөр тоглогч хаалтыг хийлээ. Яг ингэж баруун руугаа дайрж байгаа л довтлдог гэдгийг мэдж байгаа учраас хамгаалахад хэлбэр байх шиг байлаа. Болор цэцэг 2 тогломж 2 оноо.
холбон тоглогч нь л ингээд одоо нуруулаг бие үсэйтэй шахсан тоглолтыг үзүүлж чаддаг болохоор давуу талыг авчрах юм аа. Дамжуулалтын мэдрэмж нь ямар супер билээдэ болорцыг. Шидүү шид чинь бүх юм л байна. Өнөр заяа. За Bright ирэхгүй чадахгүй байгаа тийм. Буцаад бөмбөг цаашлсан. Буцаа наашлах нь. За соццэг өөрөө бөмбөг аваад явж байгаа маань хаалтанд орсон. Хоёр дараалал хаалтанд орлоод ардын тоглоом. Соццгийг хаашаа яаж хөдлөх үү, хизээ хаагаараа давтлах вэ гэдгийг хулан бүр дэндүү сайн мэдж байна. Тэгээ энэ хоёр чинь амьдрал дээр бол найзууд шүү дээ. За Amari Robinson-ийн хувьд бол Bright-д бөмбөг өгүүлэхгүйгээр маш сайн хамгаалтыг хийлээ. Нүрийн шугамнаас өнөр зүй дамжуултыг өгөх юм байна. За мэдээж олон тоглогч суулгахыг хичээнэ. 2.8 секунд шууд давтлах шаардлага үүссэн. Дундаас хамгаалагчаа дахиад өнгөрөөдсөн Bright Kennedy. Давуу тал нь энэ юм л да. Зөвхөн доошо дайрах биш, дундын шидэлттэй байна гэдэг нь. Bright Kennedy хамгаалахад улам хэцүү болгож байгаа. За Amari Robinson хариуг нь барих жагаад хөл дээрээ залаад алдсан. За Bright Kennedy тоглоом дээр сайн байгаа учраас буцаад Amari Robinson хамгаалтан дээр илүү тэгж одоо зоож гэх юм уу те тоглох юм бол бас Kennedy-гийн үр нөлөөг багасгах боломжтой. Гэхдээ энэ удаад бол тоглоогоо алдсан. Аврагын цуврал гэсэн шиг өөрөө шүү зүгээр. Өмнө уртнаасан өнөр заяагийн бөмбөгийг ингэж амархан таслах гэж өөрөө давтлаад алдсан. Хоёр дахь боломжоор араас нь орж ирээд Болор Эрдэнэ 2 оноо авлаа. Цагаан өмсгөлтэй 3 тоглогч урагшаа гараад ирсэн. Ягаан өмсгөлтэй тоглогчдоос нэг ч байсангүй те. Баян 37 дахь оноо олсон 37-31. Bright тоглолтоо байгаа 3 онооны шийдэлтэнд аваад явсан. Яг ингэж холоос уу шийддэг Bright-ыг бол бид нар сайн мэдэхгүй. Дундын шийдэлтүүд бол харин маш сайн болоод байгаа. Болор Эрдэнэ Amari 3 онооны шийдэлтэнд оногч угаасан. Гэхдээ хоёр тууламж заа үүссэнгөө. Хамгийн хичээл зүтгэл багтаа хамгаалтын самрыг олоод ирсэн. 37-31 5 минутын хугацаа эхний хагаст аль аль талаас их өндөр оноо авсан тоглолтыг хийж байна. За Туагийн хувьд бол бас нэг тоглолтын талаар бас нэг зүйл гэх юм бол аль ч үед дөрөв үед аль ч үед одоо тоглолтын хэмнэлээ бол унгааж болохгүй. Хэрвээ нэг л унах юм бол зүгээр 2 минут унах юм бол айл бол тэгэл 10-20 онооны зүр үүсэх чадамжтай. Соццэг. Тэгээ Amazon-ийн нэг амьсгаа авахтал тэр чигтэн тоглолтыг өөрсдийн тал руу бүр шийдээд дуусгачих хэмжээний л ур чадвартай хүмүүс байгаа шүү дээ. Болор зэцгийн гоё давталгаа байна. Хууралтан ч гэсэн ануучтай. Яа болор зэцгээс л бид нар ийм давталгаануудыг хардаг да. За болор цэцэг урт насан гэ те сэлгээр орж ирсэн хоёр тоглогч сайн байна. Давуулаад өгсөн Bright. Дууны шийдэл нь онортой болсон. Bright Kennedy өнөөдөр үнэхээр сайн байна. 13 тоноо. Болор зэцгэх шиг саяны ийм одоо гоё давталгааг өмнө нь би бол Индрагаас л харж ирсэн юм байна. Сая бодоод олсонгүй өөр тоглогчийг бол нэр эмэгтэй лиг дээр хулан шийдэлт нь оновчтой алдаатай байхад ойрхон байлаа да. За соццгийн сая жүжигсэн гэж шүүгч рүү биелэмжийг үзүүллээ. Нэмэн уг нь харилцаа оноо аваа яваад байгаа ч гэсэн онооны зүр улам бүрэл холдоод байна. Өнөр заяа. Заслаамад өөрөө явсан да илүү баалхад басаа. Бөмбөг хурааллаа. За түрүүний. Хөөе. Хойд отлаасан. Томлог сэлгэний сандал руу шилжсэн юм байна. Amazons. Зортнасаа бол буцаад болор цэцэг бөмбөг аавна. Зортнасан. За аслан болсонгүй дээ. Болор цэцэг зүрөөд орсон бөмбөг алдсан. Урдан давталгаанд урагшаа нэг тоглож харцсан байсан. Тийшээ өгч жагаад Bright алдчихлаа. Яг ингэж яарсан зүйл хэрэггүй л байлаа да. Хулан хариуг нь 3 оноогоор шийдэж байна. Урд нь ийм том орон зай байхад шийдэхээс огтхон эргэлзэхгүй маа. Ахаад нэг удаа хамтаа харцгаая. Дамжуулалт, хулан, сувс урагшаахаа орсон ч гэсэн хинч байсангүй шүү дээ. Завсарлагын дараагаар иргэд уулзъя.
Шууд амжилтын гол ивент тэтгэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч хамтдаа илүү амттай Coca-Cola мөн шууд амжилтын гол ивент тэтгэгч шунал дурлам амтыг зөвхөн KFC-гээс KFC ажиллаж байна. 12 онооны зөрүү Улаанбаатарын хулангийн онцгой тоглолт. Энэ онооны зөрүүг үүсгэхэд маш том нөлөөтэй байлаа. Өнөр заяа цот цэг Bright Island-ыг авах га нөгөө талаар нь явсан довтлогоон дээр алдаа гарсан юм байна. Хоёр шийдэлтийг цот цэгээр боллоо. Яг иймэрхүү байдлаар те солгоо талаараа дайрах юм бол цоц цэцгийг хамгаалахад хэцүү болно. Яг үндсэн баруун руугаа л шилжүүлж төгсгöd идэг учраас хамгаалахад хэлбэр болоод байгаа. Өнөөдрийн тоглолтод анхныхаа оноог авах боломжтой. Цоц цэцэг ихний шийдэлд нь онорсон. 2 алдаатай 1 оноотой тоглолтыг эхлүүлж байна. Шийдэл номштой алсан. Багийн 35 дахь оноо. За тэр Pirates-тэй хийсэн цуврал тэг 3 үзүүлэлттэй багт. Цоц цэг эхний хожил авахд маш чухал тоглолтыг үзүүлсэн. Тийм тийм. Гол нь ерөөсөө сэтгэл зүйн асуудлаа гэдгийг бол бид нэр хангалттай харсан шүү дээ. Баг тамирчдын сэтгэл зүй хэр өндөр байна, өөртөө итгэлээ минутаас минутанд олж авч чадхал юм бол улам бүр гэрэлцээ довтлоонууд нь ороод эхэлдэг. Солон галаа гарсан юм хажуугаас. Урт насан давлаад өгсөн Баатрын болор эрдэнэ. Болор цэцэг зөрөөд явсан дамжуулт хулан дээр эргэлзэхгүй дээ 3 онооны шийдэлтэн дээр нь алдаа гарсан юм байна. Цоц цэцгийг үнэхээр хэцүү байлгаж чадчихна хуулан. Яавал яачгаа шидүү шидчихгээ зөрж орж гоод амар тайван амьсгаа авах завдал өгдөггүй. Цоц цэцгийн 3 дахь алдаа боллоо. Өмнөх шатн ч гэсэн ер нь чухал үед бас алдаанд 5 бол суучаад ирсэн цоц цэцэг ганц нэг тоглолтод. Нэг торгуулаа алдаж байна. Хортой шаартай тэгээд ер нь довтлогоо шийдэл болгоноо л алдахыг хамгийн хүсдэггүй тоглогч ивэл хуланг нэрлж болох байхаа. 2 торгуул алдсан. За цаанаас бол сэлгэний үлдэх юм бол те их дэмжиж гин хуланг. Горд шийдэл. Хөгжилтэй харагдаж шүү. 17 дахь оноо. Эхний хагаст 17 оноо авлаа. Баг нь 46 оноотой 50 station онч хүрэх боломжтой байна. Тэгэхээр 10-ын хамгаалалт тийм сайн биш ээ гэдгийг илэрхийлэл нь одоогийн байдлаар энэ Amazon-сын авсан оноогоос харж болох ба. Ялангуяа маш олон холын шийдэлтүүд байлаа. За хэлбэр дооцсон. Өнөр заяа. Бөмбөг нь хамаалагч хүрээд Amazon-с шилжсэн Улаанбаатарын хулан алхамт ийсэн хулангийн довтлогоо оноочтой болсон. Ээлжид 2 оноо. Эхний хагаст бүр 20 station онод хүрэх боломжтой боллоо. Хуланд талбай дээр 10-ийн эсрэг тоглоход дэндүү амархан байна. За Дөнөр заяа. За одоо хэлбэр яадаг юм бол доо. Яг нэг дамжуултан дээр л таслуулчаад байгаа. Өөрөө довтлох юм болов. Өөрөсөн довтлогоо оновчтой. Маш хэцүү байдлаас төгсөж чадлаа. 35-31 байж байгаа доноо хөдөлгөө их удсан 6 оноо аваад хөдөлгөгч баг нь бол яах хулан ахаад оноогоо авчлаа. За Амар Робинсон шидэлтэй учраас яалч юу те Bright Candy гарч байна. Доор хулан Bright байхгүй бол тэгээд бүгдийг нь өндөрлөх боломжтой л доо. Хэрэн бүх энэ байрлалуудыг авч үзэх юм бол илүү баг нь ер нь Amazon-соо гэдгийг одоо надаар хэлүүлдэггүйгээр Сагсан бүх эмгтэй лиг сонирхож байгаа бүх үзэгчд маал мэдж байгаа. Одоо яг энэ хамгийн зөрүү үүсгэж болох нь бол мэдээж өнөр заяа штэ. Хайд нэг сайн хамгаалт боллоо. Довтлооны 94 секунд довтлоосон гүн Amazon-сын хамгаалт мондөг байна. Amazon-сын энэ тоглогчдыг бид нэр ярих юм бол бүгдээрээ маш жигд өндөр хурдтай шийдэлттэй хамгаалтанд идэвхтэй байдаг. Ядархан харьцангуй бага те. Ийм л байгаа учраас тэд бүтэн жил шахуул хожигдоогүй явж байгаа. Болор цэцэг дамжуулт Ромбисон дээр ирсэн зөрүүд орсон. Урт насан. Таслагдах төгсөн хтээ номин ажиг шам шигсэн юм байна. За 10-ын хамгаалтаас гадна бас довтлохоо дараагийн довтлохоо яг бол гэдэг сонирхох их татж байна. Яг л бас довтлохонод нь төдийлэн болохгүй байгаа учраас одоо л өнөр зэ өөрчлөлтийг хийх байх 3 онооны шийдэлд нь оновчхөө хамгаалтын самрыг
Солон авсан. За одоо бол Өнөр Зайгийн энэ довтлоо зохион байгуулалт бол чухал. Зай гарсан, гой мэдрээд явсан 2 унаа авлаа. Яалч үн зай хаана гарж ийн өөрөө довтлох боломж юу вэ? Дамжуулах боломж юу вэ гэдгийг хамгийн сайн гой мэдрэмжтэй. Гой мэдэрч чаддаг тоглогч бол Өнөр Зай шүү дээ. Болор цэцэг Ганцхан хурд тэгээл ухсгээд явчихсан сая гүц арга байхгүй шүү дээ. Урд насан бол сайн хамгаалагч хурдтай гэх. За ахаад нэг удаа бөмбөг талсан. Тунгалаг хурдан давтгаанд хоёулаа гараад ирсэн. Брайд алдаатай төгсөхөд ойрхон байлаа. За довтлогоо оновчтой болгож чадаагүй ч гэсэн Робинсны алдааг бас дээшлүүлнэ гэдэг нь сайн хэрэг. Гэхдээ энэ тоглолтын дөнгөж ихнийх нь алдаа юм байна. Самартаж довтлогоо болохгүйс 2 дарааллаа тий. Өнөр Зай оноо авсан. Энд дахиад 2 оноо авах боломж гарч ирсэн. Эхний шийдэлд нь оновчтой болсон. 10-аас дээш онооны зөрүүтэй эхний хагасыг дуусгах, 10 дотор дуусгах тис өөр сэтгэл зүй байх болно. Ховцойлох өрөөнд ярилцах зүйлс ч гэсэн уур амьсгалаас эхлээд өөр байх болно шүү. Сэргээд орно гэдэг эсвэл онооны зөрүү ойрхон байж хаад холдоод орох хоёрын хоорондын зөрүү ялгаа нь маш их. Алдаа болсон. Багийн алдаа дөрөвсдөө шараа шунчлаа тунгалаг. За цаана дөрөвч тасгалжуулагч нэлээд сэтгэл дундуур байна. Яг гэвэл энэ бол довтлооны занал хийлэл, аюул занал хийлэл ирээгүй байсан учраас хэрвээ довтлооны занал хийлэл ирсэн те зайшгүй 2 оноо болох ч юм уу аль эсвэл давуу тал эсрэг багт байсан бол бас алдаа игийг дөрөвч тасгалжуулагч ойлгох болов гэж бодож байна. Сая бол багийн алдаа дөрөвс дэш болсон үед дэмий юм болсон л гэж тасгалжуулагчийн хувьд үзэж явах шиг байна. Эхний шийдэлтэй алдсан. Харин одоо энэ хоёр торгуулаа магадгүй хоёуланг нь аллаа. Эсвэл нэгийг ингээ оруулахад өөрөөсөө 10 оноо авч чадах юм бол ашигтай алдаач болон өөрөх боломж байна. Хоёрынхаа нэгийг нь орууллаа. Өнөр Зай. За барьж байгаад ганцхан довтлогоо явах боломжтой. 2 мэдээ хөлбөрийг дуудсан. Мэдээж үүнд зориулсан хамгаалтын тактикийг Франк Гарсиа тасгалжуулагч бэлдээд гараад ирсэн. Брайдийг жавжнаа шидүүлсэн. Шийдэлт нь ороход ойрхон байлаа шүү. Амари Робинсон самбраа авсан 10 секунд. Алдаа олчлоо. Солон ямар хайхрамжгүй алдаа олчихдоо. Дахиад торгуулийн 2 шийдэлт. Нөгөө сэрэгжсэн тоглолт буцаад Амазонсын тал руу шилжээд эхэллээ. За залуу тоглогчийн үед бас тэгээ тоглолтод нь бас гоё туршлага болоод явах болов. Одоо Робинсон 2 торгуул шийднэ. Найдвартай байна. Хоёр дахь алдсан. Брайд самбраа авлаа 6 секунд. Өнөр Зай хурд хийгээд явсан. За ийм бужигнуулсан тоглолтод хамгийн аюултай хүндээ бөмбөгөө барьцаа шийдгээс сонголтгүй олсон. Довтлогоо оновчгүй боллоо. 11 онооны зөрүүтэй эхний хагас дуусч байна үзэгчтэй. 52-41. Бид 15 минут завсарлаад аврагын цувралын эхний тоглолтын 2 дугаар хагасыг хүлээн авч үзэх болно. Хэсэгхэн хугацаанд завсарлаад эргээд уулзъя.
Иксан хамууд нэгсэн яг стрит бэриксан Where's Dr. Punch-дан нүшиглэн нэмэт киксан Сүрэгтэй бол видео карчо мэт айгсан Стил гингэлүү засуусаа явуул майкса Fake гэнгүй таар нэгтэй хаяад гүйли Rock me through дайртай шүү апараа на пүүли Эргүүлж одоо хоёртой нүзэгчтэй 2-ын тоглолтын 2 дугаар агаас эхэлж байна. Энэ бол Эмэгтэй хүнсний дээдлигийн финалийн цувралын эхний тоглолт 52-41 ярцтай эхний хагас дууссан. Эхний хагасын статистик үзүүлэлтүүдээс харж байхад их сонирхолтой зүйл нь ард илүү олон давталсан байна. Гэхдээ Амазонс илүү чанартай байсан учраас энэ онооны тэргүүллүүдийг бол авсан. Уг нь холын шийдэлт тийм ч одоо хол зөрүүтэй биш юм байлээ шүү дээ. Гүйцэтгсэн тоо ялгаагүй ижлэн 13. Болор Эрдэнэ бөмбөгийн араас явсан багтаа өмгийг аваад ирлээ. Болор цэцэг хулан дамжуулт нь ирсэндээ 3 онооны шийдэлт нь он авчихв. 8 самбар авлаа. Батцоожин Болор Эрдэнэ шийдэлт нь он авчихв боллоо. Шууд дамжуултын платинум ивент тэтгэгч Дасанда Бүүхан М-банк эхний хагаст Үнэр Заяагийн тоглолт хардаас онцгой байсан. Нөгөө талд Хулангийн тоглолт онцгой байлаа. Тунгалаг ингээд шийдчихдэг шийдэлт нь оновчгүй. Хамаалтын самыг Болор цэцэг авсан. Болор Эрдэнэ дамжуулт хулан дээр ирлээ. Амрагийн слам. Хулан. За нурууны даваатай байсан учраас дараад явах асуудал байсангүй 2-0. Яг ингээд шийдний их зурдаас өндөр үсрээ шиддэг тоглоомнууд нь хамгаалахын хэцүү л байна да. Нуруугаар хамаагүй илүү байгаа учраас үсрээ шидчихэд бол баг хамгаалах боломжгүй байгаа даа. 23 тоноо нь боллоо. Bright. Тоглоом оногтой болсон. Ээлжид 2-1. Багтаа авчирлаа. Хувийн 17 тоноо. За тэр ч утгаар бүр Jacqueline Carmen-ыг сэлгийн суулгаад явуулж байна. Гэхдээ Jacqueline Carmen-ы авах оноо багтаа авчрах тэр сэтгэл хөдлөл эмоц нь бол маш их хэрэгтэй шүү дээ. Энэ тоглолтод хожил гэвэл хулан илүү алхач уу? Алдаа юу? Алдаа гэж үзсэн юм шиг байна. Хиний алдааг үзчихвээ. Амари Робинсон 3 шидээр алдсан 8 самбараас авч явах алдаа гарлаа. За энэ үйлрэлд Амазонс 46.5%-тай нийт довтолж байгаа. Хэдүүний эсрэг бол 52.3%-тай эхний шатанд довтолсон бол өнөөдөр 57.1 гээд довтлооны гүйцэтгэл нь цөөн бөгөөд маш чанартай байна. Алдгаа мэдгүй довтолж ийн л гэсэн үг дээ. Аримцгийг 2 дугаар хастраа сэлгэнээс гаргаж ирж байгаа нэг сонирхолтой юм. Сод цэг. Дамжуулт Үнэр Заяа дээр ирсэн. Зүүн довтлохоо номчгоос хамгаалтын самрыг хулан аваа шууд буцаагаад довтлохоонд. За энэ хамгаалтаас довтлохоо шилжиж байгаа. Шилжилт бол маш хурдан байгаа. Мөн довтлохоос хамгаалт руу шилжиж байгаа. Шилжилт хурдан байгаад алдаа гаргасан Үнэр Заяагийн алдаа. Хажуу шумаас Улаанбаатар Амазонсын доор байрлалын давуугаа авчлаа. Хулан 2-0. Үнэр Заяатай л хулан таарад байна да. 13 онооны зөрүү. За баруун гоё уураад явсан да. Задлаад өгсөн. 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Анх удаага л өнөөдөр ийм тухтай байдлаас тунгалаг шидлээ. Дандаа л бөмбөг залж байгаа нэг биеийнхээ тэнцвэрийг алдаж явахтаа шидэж байсан. Сод цэцгийн алдаа төрөвдөх нь боллоо. Спортын бус алдаа гэж шууд хэрэгэлдэх зүйлгүй нүүрийн шугам дээр байсан шүүгч хүлээж байна. Бөмбөрөө явсан үйлдэл байхгүйгээр санаатай алдаа гаргачлаа. За контактлаад эндээр нь хүлээж штэ.
Надревич тасгалжуулагч бол тэг яг контактн дээр ингээд үсрээд унчлаа штэ л гэдгийг хэлж явах шиг байна. Хоёр талаас бол нэрэлс зүйлүүгээр шууд спортын бус алдаг үлээсэн. Эхний торгуул нь оновч бай. Ундрах тасгалжуулагч. За ээлжид нэгэн аврагын дайралтаа хийж байгаа булган одоо тоглогчоос туслах тасгалжуулагчийн замлаа эхлээд бас эхний үйлрэлдээ авраг авахд бас ойрхон байна. Энд дэр бас их л эргэлзээтэй л харагдлаа да. Тэгж контакт үүснэ үгүй л үүссэн зүйл нэлээд хүчтэй контакт үүссэн гэж үзээл үл хийчих шиг боллоо. Улан 10 оны зүрэг улан бүр ойртуулах боломж байна. Өнөр заяа. Брайт Кеннеди зөрөөд орсон алхамтыг явуулсан алдаа гарчээ. Улангийн ээлж талдаа 3 дахь алдаа юм байна. Брайт хүчтэй биш үү? Шууд амжуулалтын гол ивент тэгч шунан дурлам амтыг зөвхөн KFC-гээс. Шилэн оногтой алсан. 47 дахь оноо 9 онооны зөрүү хоёулангийн амжилтаа болгож ийж 8 болгоно. За Кеннедигийн тоглолт болоод байгаа учраас хамгаалтан дээр ч гэсэн эрэгтэй учраас талбай дээр түүний байлцсаар байна. Та бүхэн шинээр M банкны харилцагч болоод 2 удаа үр дүргүүлж iPhone 17 Pro, Samsung TV их мэт олон бэлгийн хийсэн болох боломжтой. Та бүхэн онлайнаар M банкны бүртгүүлээд угталтын мэлгээ аваарай. Довтлогоо оновч болсон буцаад Наартын довтлогоо тунгалаг Өнөр заяа. За одоо харин энэ довтлогоо оновчтой болох юм бол Amazon-соос Garcia дасгалжуулагч завсарлага захиалж магадгүй болоод ирлээ. Ямар гоё дамжуулт вэ? Болор ирдэн. Энэ удаад манай будагтаа талбайгаас оноо авна гэж байхгүй шүү гэсэн л хаалтыг толилууллаа. Яа. Ахиж тийшээ тийм ч одоо довтлох амархан довтлох болохгүй гэдэг л мессежийг хэрн үлдээчлээ те. За Келли Чомас баамын тоглож энэ өнөөдөр 2.2 секундэд довтлон ард. Дамжуулт Брайт даваа шууд шийдсэн шийдэлт нь оновчгүй болсноор буцаад Амазонс руу бөмбөг шижлээ сэргээний оноо автыг бид хүн харуулж байна. 8-9. За энэ бол ер нь тэгэл Брайт Кеннеди шүү дээ тий. 17 оноо нь тий Брайт Кеннеди. Жеклин Кармны тоглолтыг л харин үлээгээд байгаа. Түүний бас хэдий талбай дээр орж ирэх нь мэдээж Надревич тасгалжуулах тоглолтын аль нэг хэсэг түүнийг оруулж ирж товчхон бол тодорхой. Доор солон хуулан 3 хамгаалагч очлоо. Задлаа. Хамгаалтан дээр шилжээд амжицсан шүү. Хуулан илүү их чийна. Хуулан болор цэцгийн шийдэлт бас байдгүй. Брайт самраа авлаа. Өнөр заяа. Артог өнөр заяа. Намын өнөр заяа. Хамаалагч сольсон шүү. За буцаад өндөр дам солигдсон өнөр заяа өөрөө дайраад явсан алдаа авчээ. За солилцоор талбайд уртнасаа орж иж байгаа маань түүний оронд Бацоочим болор эрдэнэ сэргийний санал руу шилжсэн 8 онооны зур Артогтос боломж байна да 2 шидэлтэй оновчтой болвол ердөө 6 болно. За энэ солилцоо мэдээж хамгаалт бол төдийлэн сайн хүснээр нь ажиллахгүй байна л гэсэн солилцоо харагдаж штэ. Уртнаас нь түрүүн гарч ирэнгүүтэл тэр өнөр зээгийн бөмбөг тасалж байгаа байдал гэдэг нь маш идэвхтэй сайн хамгаалтыг үзүүлсэн. Шидвэл сул байх юм бол шидэхээс юм ихгүй. Шидэл оновчтой болсон. За 6 онооны зөрүү. Артынхан яг л одоо аврагын цуврал байх ёстой л өрсөлдөөнийг үзүүлээл оноо холдоод нэг 20 орчим руу өгсөн ч гэсэн буцаагаад ойртуулаад цогцлуудыг өгöd байна. Давхар хамгаалт ажилтсан шүү. Бөмбөгийг тасаллаа. Өнөр заяа хурдан довтлогоонд болорцгийн өөдөөс дайраад явсан солгоо тасалт. Арай өвчтэй олчлоо. За Амазонсын довтлогоо. Улан 2 хамгаалагч ирсэн намжуулт болор цэцэг дээр за авирж байгаа довтлох юм байна. Доошоо өгсөн Баатрин болор эрдэнэ номингийн эсрэг довтлогоо оноч болсон. Номин Робинсонтой дундаа болсон бөмбөг
10-тад өлдөж байгаа юм байна. Амазонсыг бид нар ямар хэмжээний баг яаж тоглодгоо гэдгийг маш сайн мэднэ. Тэгээ олон улсын төвшин төрөл тоглоод олон улсын багуудыг илүүргэж хоцсон гэж харсан. Харин ер нь яг л ийм одоо сайн баг. Үнэхээр топ төвшний. Нөгөө талд бол харин 10-т баг маш сайн бэлдэж гарч ирсэн гэдгийг илэрхийллийг одоогийн байдлаар бид нар үзэж байна. За бас маш хүнтэй сэтгэл зүйн дарамттай тийм нөхцлөөс гарч ирсэн багийн хувьд бол одоо бол цувралт хийдэг гэдэг бол ер нь Амазонсын эсрэгч гисэн сэтгэл зүйн хувьд бол бас үеигөө болоо гэж бодож байна. Тунгалаг. За тунгалаг ороод явлаа да довтлоо оногч болсон хамгаалтын самрыг хулан авсан. Өөрөөсөө давтлахаас өөрч арга байсангүй те. Бусад багийн тоглогчид нээгдэж өгсөнгүү хэцүү байдал руу орсон. Болорцэг шийдсэнгүү. Өгөөд өөрөө яваад орлоо. Бөмбөг тасалдсан шүү. Намингийн ээлжид нэгэн сайн хамгаалалт. Статистик дээр төдийлөн бичигдсэн зүйлсийг дэндүү сайн хийдэг л дээ. 3 оноо өр заяа 23 тоноо 22 тоноо энэ болж байгаа юм байна. Өр заяагийн маш сайн тоглолт үргэлжилсээр хурдан довтлоонд гарч ирэнгүүтээ ингэж зогсоо шидчихнэ гэж санаагүй үстэй. Завсарлагын дараагаар игээд болцъя. Пакола. Шууд амжуулт. Завсарлагын хугацаа дуусч байна үзэгчтэй. За түрүүн болсон үйл явдал эхлээд Солонго хулан дээр алдаа гаргасан гэд үзсэн. Тэгээд тэрний араас техникийн алдаагаар торохт нь хулан өөрийг нь торгочлоо гэж бодсон чинь 10-ын ахлах дасгалжуулагчийг техникийн алдаагаар торгосон юм байна. Улмаар Амазонс маш том давуу тал үүсэх боломжтой боллоо. Нөгөө хэмнэл буцаад ирэх боломжтой боллоо гэсэн үг. Одоо энэ довтлог оновчтой оруулах юм бол бүр холдох нь дээ. Нүүрний шугамнаас сулан бөмбөгийг тоолтод оролцуулна. Робинсон хулан дээр явны алдаа байхгүй. Алдаагаа заслаа да. Солонго. Өнөр зэ слаууд явсан. Өнөр зэгийн дамжуулалт номин дээр ирсэн довтлох боломж харамсдаг. Ноолцонго Брайт Кеннеди шийдэлтэнд оногч болсон. За шидэхээс илүүтэйгээр дайраад явах юм бол давуу тал үүсэх гээд байдаг. Брайт шидэлтүүд нь болоод исэн учраас шидээд байна. За гэхдээ хамгаалт бол дайггүй болоод байгаа шүү артын хамгаалт. Амазонсын эсрэг Ариун цэцэг дайраад явсан. Ариун цэцэг контактн дээрээс бөмбөгөө алдахад ойрхон байлаа. Унцаа дамжуултаа хуландаа гаргаад өгсөн шүү. 3-аа шийдсэн. Ариун цэцэг хулан 2-ын ослол ахин нэг удаа. Тун дайггүй болж исэн хамгаалт ганцхан тэг бөмбөнөөс зөрөхөд л шууд 3 оноо олж гин. Энэ бол бас ур чадвар юм аа. Тулан. За өнөөдөр тэгээд эхний тоглолтод ингээл 30 оноо аваад эхлэх боломжтой болж байна доо. Брайдын довтлоо оногч болсон. За энэ Карман өрчиж магадгүй шүү. Их ядарчж байгаа бах те. Шидэд эхэлсэн. Ариун цэцэг нөхсөн хамгаалт, давхар хамгаалт ойрхон ирж байна. Хулан 3-аас хамгийн аюултай шидэгчийг нь сул орхиж байх юм аа. Ингээд Онлбаатарын хулан 32 оноонд хүрлээ. Энэ бол ердөө 3 дугаар үе 2 минут 33 секундын хугацаа дутуу байгаа 10 баг завсарлагаа захиаллаа.
За болорцыг төвлөрөөл гарч ирлээ дээ. Тоол үргэлжилж байна. Шууд амжуулалтын платинум ивент итгэгч Дасандаа Буухан банк мөн шууд амжуулалтын платинум ивент итгэгч спортыг дэмжигч тойдог. Ардбесны дилер топ мотор сэлж байна. Кармен талбай дээр орж ирсэн. Хулангийн өдөөс шахаад эргээд баруун талаараа довтлоо алдсан. Маш удаан хугацаанд талбай дээр гаралгүй хараа суудсан шүү. Үлрэлд бол бас эзэж ингэж байгаагүй, ингэж удаан сууж байгаагүй. Тийм. Урд насан болорцыг за юу илүү түүгээрэл дайрч байна да тоглоомч болсон алдаа гаргажээ. 5 талдаа носон техникийн алдаа бүр авлаа. Захад харъя. Энд дэр за тохоос халаад түлхсэн энэ дэр нуунахт нь алдаа үлээсэн. Араас нь соццэг шүүгч рүү юм ярьсан. Тэрэн дээр нь техникийн алдаагаар орхичлоо. За ингээд өнөөдөр соццэг 5 алдаатай болоод сэлгээний санал руу шилжихээсээр аргагүй болж байгаа юм. Тоглолт нь ер нь сайн болсонгүй те өнөөдрийн туршид. За өнөөдөр бол ер нь автогийн дэмжигчид бол арай их ирсэн харагдаж шүү. Тэгж байна. Энэхүү тоглолтын дараагаар бас их сонирхолтой 2 тоглолт эрэгтэй лигийн тоглолтуудаас та бүхнийг хүлээж байгаа. PS-ийн 3 суугаар шууд хүлээн авч үзэх боломжтой. Ням гаргийг та бүхэн сагсан бөмбөгөө үзэж сонирхоод банк арена төгөлцөн ирж бас өдрийг өнгөрүүлэх боломжтой. Гадаач гэсэн их дулаахан сайхан өдрөө штэ харьцангуй. Шууд амжуулалтын платинум ивент итгэгч Зөв Монгол брэнд уламжлалаа дээдлэн зөвхтэй шинэлий. Мөн шууд амжуулалтын платинум ивент итгэгч таны дижитал аялын итгэл түнш IT Zone. Та компьютер, принтер, ухаалаг төхөөрөмжүүдээ IT Store-оос аваарай. 11 онооны зөрүүтэй харин цэцэг юу ч болоогүй юм шиг инээд алдаа шийдлээ дээ. Баянжаан 5 тоноо. Олон улсад олон том тэмцээн уралдаан хэцүү тоглолтууд хийгээд үзсэн болохоор нэг сэтгэл зүйн тал дээр ямар ч асуудал байхгүй л харагдаад юм л да тий. Харин цэцэг хулан хоёрын тоглолт ялангуяа. Нэмэн шилэн онооч бас Амаалтын самбыг ариун цэцэг авсан. За онооны зүрх хугацаа салаад эхэлсэн дээ. Хулан доошоо өгсөн ямар Робинсон довтлоо оноштой болсон. За болтгүй. Bright Kennedy одоо гаргах уу одоо яах вэ те? Самар доор л яалтчүүл. Давуудлын Amazon-с үүсгээд байна. 2-2 завсарлага айл талд байгаа. Одоо ганц товтлогоо хардаад болохгүй бол завсарлага ойрхон биз дээ. Кармен алдаа салгалаа. Удирлыг дундаж оноогоор тэргүүлсэн тоглогч үү дээ. Одоо түүнээс бас ингэж давталгаан дээр идэвхтэй тоглох цаг нь ирсэн баха. За Карны дөрөвт хулангийн дөрөвт алдаа болсон. 32 оноо 4 алдаатай тоглолтыг үргэлжлүүлж байна. За гэрсээ салжуулагч бол сэтгэл дундуурлах шиг байна да. Шилэн оноочтой багийн 54 оноо. Өнөөдрийн тоглолтод авж байгаа ихний оноо шүү дээ. 3 дугаар үеийн төгсгөлд анхны оноогоо торгуулийн шилэлтийн шугамаар эмэгтэй лигийн онооны лидер Жеклин Кармен авч байна. Шууд амжуулалтын платинум ивент итгэгч таны дижитал аялын итгэл түнш IT Zone. Та компьютер, принтер, ухаалаг төхөөрөмжүүдээ IT Store-оос аваарай. Кармны идэвхтэй хамгаалалт багийнхнаас сэргийлж байна. Минут 13 секунд Amazon-сын довтлогоо 17 секунд довтлогоонд байна. Хажуугаас ариун цэцэг, болор цэцэг, доошоо өгсөн ариун цэцэг. За яалчгүй давуудлаараа явж байна алдаа авсан. Дийлдвэ ариун цэцгийг. За 1 минут 4 секунд үлчээд байдаг. Тэ самбар доороос 10 дахь илүүр хүлээд байгаа. Буцаагаад Брайдыг гарах байлсвал минут 4 секундыг үргэлжлүүлээ тэ дуусгаад 4-р үед оруулах уу сонирхол татж байна. Ариун цэцгийн ихний шидэлт. Амжилтгүй болсон. Хөрдөх шидлэг хамтаа харцгаая. За ариун цэцгийн бас баг зэргийн гэмтэлтэйгээр бас энэ цувралд оролцож байгаа гэсэн мэдээлэл байгаа. Тийм ер нь эртгэнтэл байсаар л байсан шүү дээ. Хугацаанаасаа эрт ирээд. Ямар ч бэртээгүй юм шиг тоглолтыг үзүүлсээр байгаа да. Болорцог 3 аас шидэлт нь орсонгүй. Амари Робинсон хаалтанд орчих шиг боллоо гэсэн өөрөөс нь гарцсан юм байна. Бас итгэж өгөхгүй л байх шиг байна шүгчин шидэрт.
Харъя. За энэ өөрөөс нь гаргал гарцсан ч гэж болохоор л харагдлаа. 45 секунд 3 дугаар үеийн цаг дуусахад 10-аас дотгошоо дуусгах хэрэгтэй дээ. 10-д. Тоглолт болгон, минут болгон, довтлогоо болгон дэндүү чухал. Татаад үндсэн шид дундын шидэлтэй шийдсэн байдгүй. Ахаад бөмбөгийг тэр номын цохоо тасалсан шүү. Тунгалаг 3-аас оруулс ирэх гээд байдаг 10-ийнхэн байдгүй. Бусад Амазонсын довтлогоо болор эрдэнэ. Урт насан. За доор дуудаад бөмбөгийг авсан. Дамжуулт болор цэцэг дээр. За дамжуултууд явж байна. Довтлогоо оногтой болсон. Амархан байна. Сул үнэ хараад дамжуулаад ахтал юу суларчж байна. Өмнөний шилжилтийг хурдаар илүүрхэж ийн гэсэн үг дээ. 3 секунд Кармен татаад 3-аа шийдсэн. Жеклин Кармен шийдэлтүүд үнэхээр болдгоо дээ. 14 онооны зөрүүтэй Амазонс 10-ыг тэргүүлж байна. 4-р үе 2 минутын дараа эхлэх болно. Ингээд үзэгчтэй тоглолтын шийдвэрлэх 4-р үе эхэлж байна. Шууд амжуулалтын голд ивент тэтгэгч хамтдаа төрүүлж алах нь Unitel. Шууд амжуулалтын голд ивент тэтгэгчээр Саксунгийн спортыг дэмжигч хамтдаа илүү амттай Coca-Cola. За Amazon-сын довтлооны баг зэрэг буурсан ч гэсэн 49.1 гэдэг нь хангалттай өндөр үзүүлэлт. Гэхдээ 10 торгуул алдсан юм байна. Amazon-соос бид нар энэ үзүүлэлтийг нь олон хараагүй дээ. Жеклин Кармен 2-р хагас дээр одоогоор гарч ирээгүй. Робинсон давуу талыг үүсгэж байгаа учраас Гарсиа дасгалжуулагч түүнээр үргэлжлүүлээд байна. Ариун цэцгийн Алдаа 4 удаа юм байна. 4-т галтаа үстэй тий. Сая 5-ыг зарлчих шиг боллоо. Үгүй. 10-ын довтлооны үзүүлэлт 33.9. Уг нь торгуула өртөө ганцхан алдсан маш сайн байгаа юм байна. За татсан мөнгөний амжилтгүй болсон буцаад Амазонсын довтлогоо болор цэцэг болор эрдэнэ нөлөөрөө тоглосон баха. Тэгээ Надревич дасгалжуулагч өнөөдөр сэлгэнээсээ хулан сэргэлэн ч юм уу тий өөр тоглогчтой гаргаж ирж ашиглахгүй юм болов. За баяр цэцэгч бас гарч ирээгүй байгаа. Ануучин гарч ирээгүй. Баяр чимэг тий. За сод цэцэг Кармен гээл 97 тоглогчоор тоглож байгаа юм байна. 3 дуурын 3 минут 48-аас хойш үзүүлэлтийг бид хүнд харуулад өнгөрлөө. Онооны зүрх улам бүр холцоор Амазонсынхан цаг явах тусмал улам бүр чангараад байна. Барьцаа ахиулаад холдуулаад байгаа. 8. За дамжуулалтанд тааслагцсан. Bright өгөх гэж чичрээл тэгээ өгч чадсангүй дээ. Алхам тийгээд явсан довтлоо ногчгүй илүү алхам болсон. Ялч. 14 оны зөрүүтэй байгаа. Одоо эндээр л нэг сэрэх гэж дайраад хэрвээ амжихгүй бол их л хэцүү болох гээд байна. Цаг багасаад байгаа. Зардаг 3 дуурын 4 минут 4 секундээс хойш довтлоо амжилтаа олгож чадаагүй юм байна шүү дээ. Ардураа гэсэн дамжуулалт эзэн дээр явна яг л ирлээ дээ. Гэхдээ шиддэг тоглож биш байлаа. Тунгалаг 2 оноо. Явгүй зооног ахиулсан. Банк 57 тоноо 57 71 Таам хүчний Рембанкны харьцагч болоод 2 удаа үрдэргүүлж iPhone 17 Pro Samsung TV их мэд олон мэлхийн эзэн болох боломжтой. Та яг одоо iPad татаад ухталтын бэлгээ аваарай. Дамжуулт харуулсан. Нарт баг бөмбөгтэй өнөр заяа. Нэмэн Тунгалаг заслаа аваад явсан да. За довтлооны хугацаа багасч байгаа хамгаалт дэжгүй болж байгаа хүнд байдлаас довтлоо оногч болсон. Зад болор цэцэг дамжуултыг залаад өгсөн урт насан зөрөөд орсон урт насан дундаас хөөргсөн довтлоо оногчгүй. Бөмбөг 10 төгрөг шилжиж байна. $14 онооны зөрүүтэй тоглолт.
Уртнаас нь тэгээ техникийн алдаад оролцлаа. Bright шидэх гэж байна. За Bright Kennedy одоогийн байдлаар 19 он авсан. Үзүүлэлтээ байна. Өнөр заяа 22 он авсан. Тунлаг 10 гээл. За энэ гурван тоглогчд ер нь маш өндөр үүрэгтэй байгаа юм ба шүү дээ. Бусдаар гэвэл номин нэг 2 оноотой Carmen тэгээ бас нэг 2 оноотой ч байна. Ингээ үргэлжлэж байгаа юм байна. За Соццэг 2 оноотой. Ер нь л гол 3 тоглогчийн лоног авсан байгаа харагдаж байна. Нэгзээ татаад шийдсэн. Дахиад шийдэлтэй оновчтой боллоо. Хувийн 25 дахь оноо. Өнөр зайгийн энэ гайхалтай тоглолт багийн сэргээж чадах нь үгүй юу? 10 онооны зүрх 16-г 10 болгоод ойртуулсан. Хангалттай цаг бол байна. Ариун цэцэг биеэр илүүхий явсан. Алдсан 2 дахь боломж ариун цэцэг задлаа. Хулан суудсан байгаа. Болорцэг Амари Робинсон 3-аас 1 чигээг өнөөдөр маш их зэгтэй мөчид шилдэлтэй орууллаа. Багийн дагалан 4 дахь оноо алсан 13 онооны зэрүүтэй тоглолт. Өнөр заяа бөмбөг дуудсан өгсөн алдаа гаргажээ. За Робинсон алдаа бол гайгүй байгаа. Дөнгөж 2 дахь алдаанд. Энэ үлрэлийн туршид Амари Робинсон ингэж бас тий ойролцоо баг нэг жоохон дээрлэхүүлж байгаа юм шиг ийм тоглолт бол энэ хараагүй шүү дээ бид нар. Bright Kennedy бол маш сайн тоглож байна. Өнөр заяа хөлдөрийн тоглолт гэж үзсэн. Солон 3-аас шилдэн оновчтой. Хариуг нь барьлаа. Анхных нь оноо өнөөдрийн тоглолтод авч байгаа 3 оноо эзэгтэй мөчөд авлаа. За 10 онооны зүрх болгосон Robinson Bright эсрэг хаалтанд орчлоо. Хацтай амар хаалгууллаа да. За өнөөдрийн тоглолтод бид нэр үзээгүй юмудаа их үзэж байна да. Kelly Chong Robinson 2 хөл дээрээ бөмбөг залаад алдахыг харсан. Одоо бүр ингэж нам даруулахыг нь харддаг юм байна Robinson. Өөрөөс нь бөмбөг гарлаа. За гэхдээ л амцсан сонооны тэргүүлтэй байсаар байгаа шүү. Нафто эсрэг 10 онооны тэргүүлтэй байна. Хаад авсан. За нөгөө хоёр маань туллаа да. Дундаас үсрээ чидсэн Bright чид оновчгүй 8 багта бөмбөгийг үлдээж чадсан. За болор хэдэн бол челленж захиал яа надаас гараагүй л гэж байна. Сайрон Франксээ засгалжуулагчсан юм челленж. Захиал хэлж үзэж байгаа шиг байна. Дөрөвдүгээр бас энэ шийдвэрлэх мөчүүдийн нэг гэж хэлж болно. Яг тэгвэл 10 онооны зүрх байгаа. Энэ бөмбөгийг Франксээ засгалжуулагч багтаа авах юм бол бас дахиад отлого хийх ирэх үүснэ. Алдах юм бол бас тоглолтын хэмнэл нөгөөдөл рүү сайраа наалах магадaltaй учраас челленж шүү захиасан юм байна. За шүүгчтэй бичлэг ухрааж үзээд шийдвэр гарган шууд амжуулалтын голд ивент итгэгч хамтаа дөрвөлж ялах нь юнитэл мөн шууд амжуулалтын голд ивент итгэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч хамтдаа илүү амттай Coca-Cola ажиллаж байна. За ямар шийдвэр гарах нь вэ? За челленж амжилттай болсон бөмбөг Amazon-с руу шилжлээ. Энд бол маргаанг харагдаж байна. Шахсан хамгаалтыг 10 төгөж байгаа маань. Болор цэцэг. Ариун цэцэг. Амааш шийдсэн шийдэлэн оноортой болсон. Батэрдний ариун цэцэг 3 оноо багтаа авчирсан. Хувийн 19 дахь оноо чимээгүй байгаа мөртлөө тэр тоглолтын эхлэлд яалтчгүй. Олоо авцсан л да. 19 дахь оноо нас. Одоогоор Амазонсыг бол 32 оноотой хулан тэргүүлж байгаа. 19 ариун цэцэг ардаас нь. За тэгээ бус тоглогч ерөнхийдөө жигдэх явж байгаа маань Robinson 10 оноотой. Bright Kennedy Robinson-ы эсрэг шийдэлтүүд нь яадаг л бол доо болохгүй байна. Яг Robinson-ы эсрэг бас тоглоом олон дээр шахаад тоглох хэцүү учраас ер нь шидэж одоо дараагийн тоглоом дээр бол илүү давуу тал үүсгэж байгаа. Тиймэрхүү тоглолтыг үзээд байх шиг байна. Тоглоом онортой болсон.
Нарийн цэцэг дараа соног авлаа. За ингээл яг л нэг сэрэх боломжуудыг тэр чигт нь л хаач чадах юм л да. Арван онооны зөрүү 5 минут 45 секунд. Шилэн оновчтой болсон. Баг 80 тоноо 16 онооны зөрүү болсон. 80-64. За өнөр зээг үзүүлэлтийг бид хүнд харуулж байна. За улирлын дээд үзүүлэлтээ гэдгийг бас онцлон та бүхэнд харуулж байгаа юм байна. 25 оноо 6-2 гээд. Дор Кеннеди доотлохоо оноорч болчлоо. Зад Амазонс Робинсон урт насан болор цэцэг. Болор эрдэнэ дамжуулт. Наруко дээр ирсэн өөрөө бидэд явсан шүү. Байртын давтал үүсэн ч гэсэн араас хаалгуулчлаа. Маш сайн хамгаалтыг л 8 өгнө үзүүлж байна да. Өнөөдөр оноо авахгүй байгаа ч гэсэн хийдэг юм а хийсээр л байна. За дөнгө алдахад ойрхон байлаа. Тунгалаг ямар олоо шидчихвэ. Шилэн оновч болсон. Бас багаас эрэг илгэсэн. Санаа өгнө байла да. Болор цэцэг за тойрж гарч ирэх бүмийг авсан. Шууд эргээд довтлоо оновч өөр хоёр тоглолцыг үүсгэсэн. Довтлоо муу оновч болсон. Нэмээ 2 нь авлаа. Болор эрдэнэ. Уг нь ч алддаггүй юм да. Ариун цэцэг алдаад байдаг. Гэхдээ тэгээд самбра авдаггүй дээ. За өнөөдрийн тоглолтын дуг нь өнөр зэя улирлынхаа хамгийн өндөр оноогоо авсан юм байна энэ жилийн. 25 оноо авсан. Өмнө нь бол 24 оноо авсан нэг тохиолдол байгаа. 24 оноо 10 самар 6 дамжуулалт 3 тасалтай тоглолтыг 2025 оны 11 сарын 25-нд Винксийн эсрэг үзүүлж байлаа. Хулан бас энэ жилийн хамгийн өндөр оноогоо авч байгаа тохиолдол нь яг одоо талбай дээр гараад ирлээ. 32 оноонд хүрсэн. Амазонсоос бол ариун цэцэг 31 оноо авсан. Хулан 31 оноог тэр 11 сарын 30-нд Винксийн эсрэг бас авч байсан. 31 оноо 12 самбартай тоглолтыг дуусгаж байлаа. Өнөөдрийн тоглолтод тэгээд 35-40 онооч авах боломж уг нь байгаа. Гэхдээ тийм ч олон давтлах орлого хийхгүй байх шиг байна. Ариун цэцэг. За ерөнхийдөө тоглолтыг гараас гарах гээд байна уу да? Тэг гээд байна уу да. Солон жоох эйгүү гიშгч юу. Тэгээ энэ бол аврагын цуврал нэг багтаага Багдад 4 дээдлэн 7 тоглоно шүү дээ. Тэгэхээр яг надревч тасгалжуулагч бол тоол түрээс л ерөнхий тий одоо дараагийн тоглолт нь арай Кармыг арай илүү тоололно. Гэхдээ самбар доороо одоо яадаг чинь тий одоо төрөл бүрээр л ер нь үүсэх болов гэж бодож яг л өмнөх цуврал шиг. Өмнөх цуврал дээр ер нь ожигдчихсэн ч гэсэн яг бүх тоглолтын дээр арай нэг өөр зүйл туршаад яваадсан. Тэрэн шиг л тоолох болов. Ард баг бол одоо мэдээж алдах юм байхгүй шүү дээ. Аврагуудын эсрэг тоглож чинь 3 сүүл одоо 22-23 оноос хойш ингээд зохиогч эхэлснээс 3 үлрэлт 2 төрүүлсэн баг 3 пенальтдсан. Олон улсад ингэж үзэж байгаа. Жил шахуу хожигдоогүй Амазонс эсрэг тоглож байгаа учраас алдах юм байхгүй. Дээрээс нь Pirates-ыг одоо 3 тэгж хожигдож байгаа 4 дараалж хожиж болсон гэж сэтгэл зүйн давуу тал ч гэсэн ер нь энэ өнөөдрийн тоглолтны хожигдлоо гэдэг аргатынхаа гунж гутраад унжаагаад байх зүйл байхгүй л байна. Тэгээд тоглолтууд бас олон байна. Улан за сэргэлэн талбай дээр гаргаж ирсэн байна. Шийдэлт нь оновчгүй болсон. 2 толжинд голоос өндөрлөөл авсан да 2 ног. Тэрний ариун цэцэг авсан. За энэ үед засварлага захиалгаж байна үзэгчтэй. Туудахгүй эргээ болж тоглолт дуусахад 3 минут 41 секунд үлдсэн. Засварлагын хамсад дуусах үзэгчтэй 3 минут 35 орчим секундын хугацаа. Тоглолт дуусахад үлдсэн байна. Bright Kennedy донны шийдэлт нь оновч болсон. За баяр чимгийг оруулж ирсэн. Сэргэлэн төрөн оруулаад ирсэн. Сэлгээний тоглогч Тэгс оруулж ирлээ тэ надревич тасалжуулагч. За үлдсэн одоо хугацаанд оноог барих бол бас маш хүнд байдал орсон 21 оны зөрүү. Гэхдээ дараагийн тоглолтын тий зарим тоглогчтой амраах гэдэг ч юм уу, зарим тоглогчдыг туршиж үзэх гэдэг ч юм уу, хөлбруудаа явах гэдэг ч юм. Иймэрхүү зүйл мэдээж байгаа. Аврагын цуврал гэдэг учир шалтгаан байгаа учраас
Ер нь минут секунд болгоныг л маш үр дүнтэй л ашиглахыг хичээж байгаа бах. Тэгэхээр дараагийн тоглолтын дээр одоо хинээр эхлэх үү гэдэг бас их сонирн байна. Кармнараа яг явдгаараа явах уу? Аль эсвэл энэ сайн тоглолтыг үзүүлээд байгаа Брайт Кеннеди илүү олон минут тоглох юм уу? Кармны авдаг нэг 15-аас 20 оноо тий? Өнөөдрийн тоглолтод бол багт нь үнэхээр дутагдлаа шүү дээ. Дараагийн тоглолтын дээр Кармныг яаж оруулж ирэх вэ тоглолтод? Тэгээд яг зөвхөн энэ 7 тоглогчороо тоглосоор байгаа дуусах уу? Нөгөө талаас бол одоо ашиглаж байгаа тоглогчид гэх юм бол болор урт насан гэл сэлгэнээс гарч ирж байгаа хүмүүс нь маш нөлөөтэй байна л да. Хоёр болор эдний хоёуланг нь нийлж болно. Тэгээд Кейли Чон, Робинсон Ябмук 10 руу шилжсэн. шууд амжилтын гол ивент итгэгч Чундурлал мамтыг зөвхөн KFC-гээс KFC Нүрэн шумнаас өнөр заяа 3 онооны шийдэлтэн оноостой олсон. Энэ үйлрлийн дээд амжилттай шинжсээр байна. 28 дахь оноо авсан. Энэ тоглолтын дараа та бүхэнд хасын үлгүүд эсрэг Дахин United харин 16 цаг ард минутаас Bisish Knights эсрэг сэлэн бодонсын тоглолт хүрэх болно. Warren Scrap 2-ын тулаан өөрөө болох юм байна. 3 онооны шийдэлтэн оноостой болсон. Самбардад орж шүү. За хулангийн 35 дахь оноо. Ер нь 22-оос 23 оноос хойш эмэгтэй лигийн улиралд хамгийн өндөр оноо авсан тоглогчид Ариун Цэцэг өнгөрсөн жил плей-офф дээр 39 оноо авч ирсэн. 40 оноо төрсэн тоглогчид байдаг. Хулан одоо тэр рекорд руу нэг зүтгүүл яах юм болоо. Энэ үзүүлэлт нь ер нь топуудад нэлийн дээрээсээ бичигдэн шүү. За Ариун Цэцэг бол нэг удаа 39, нэг удаа 38 оноо авч ирсэн байдаг өнгөрсөн жил. Индра болохоор энэ үйлрэл 38 оноо авсан. 23-аас 24 онд хүлгүүдийн бүрэлдэхүүнд байхдаа 38 оноо авч ирсэн байдаг. За Баатрийн болор эрдэнэ бол 37 оноо авсан нэг тохиолдол байгаа. Тэгээ араас нь Индра 2 удаа 36 оноо авч ирсэн гих зэрэг ингээд явд юм байна. Одоогоор энэ үзүүлэлт нь 35 оноо авсан хулангийн үзүүлэлт 9 бичигдэх юм үзүүлэлт юм ба штэ. Тэгэхээр бас ямар хуу хэмжээний тоглолтыг өнөөдөр үзүүлсэн бэ гэдэг үзүүлэлтийг сая та бүхэнд танилцууллаа. За одоо хулан давтлах бидний илүү сонирхолтой болоод эхэллээ шүү. Цаана суларцсан дамжуултыг хараа гарт нүгч чадсангүй. Сэргэлэн өнөр заяа. Bright Kennedy. Дооны шийдэлт нь нооноч хугаасан. Амар Робинсон самбар. Тулан руу ахаад өгчихсэн. Хоёр дараалал тулан руу өгч байгаа дүнгээ алдчихлаа. За тэнд логон дээр халтраад унтсан шүү болор эдэн хүлээвгүй болчихвол тэ. Жохон тоглоод явсан. Гайгүй болов. 17 онооны зөрүү. Болор эдэн гол. Хай задлсан. Урт насан. Хулан наан байгаа. За тэр нь хулан оноо авах л илүү сонирхолтой байгаад байна. Өгүүлдэгвэ. Хамгаалт маш сайн болж байна. 75 секундын хугацаа үлдсэн. 1 минут 44 секунд үндсэн цагт үлдсэн байна. 8871. За доор Ариун Цэцэг шууд бөмбөг дуудаж байгаа. Өгсөн. За баяр чимгийг харлаа гараад ирсэн шүү. Дамжуулт урт насны дээр 3 онооны шийдэлтэн дуудсан. 24 секунд дамжиж товчлцсангүй. Минут 30 секунд явах цаа тоглолтод үлдлээ. За энэ хоёр багийн цувралын дараагийн тоглолт 5 даригт болох хуваартай байгаа. Дараагийн буюу одоо 3 дахь тоглолт нь бол Баасан гарагт болно. Цувралын эхний тоглолтод Амазонс хожиж ир маш том давуу талыг өөрсдийн болгох нь ойлгомжтой боллоо. Гэхдээ Арвтынхын өнөөдрийн тоглолтод бас голоор нь маш том хариунуудыг бариад яваад байсан. Яг тэр моментуудаа тэр чигтэн хадгалаад явж ил чадсангүй дээ. Ариун Цэцэг доороос 2 оноо авсан. Тэр 27 тоноо. За хоёр тоглогч хоёулаа 30 оноонд хүрэх боломжтой шүү дээ. Нэг багийн хоёр тоглогч энэ бас шавар баг шүү. Хөрсөн 7 оноо ч юм.
Хоёр тогломжийг үүсгэсэн. Байдгүй. Баяр чимэг сэргэлэн харин цаг одоогоор 27. 3 оны шийдэлтийг оруулж чадсан 94. Томлог алдааны хэл хацарч байна. За тэгээ та бүхэн өнөөдөр 16:10 гээд 2 тоглолтыг хийсэн 3 суугаар шууд хүлээн авч үзэх боломжтой. Яг плей-оффын байрлал маш чухал ач холбогдолтой ийм тоглолтууд үргэлжилж байгаа. Ялангуяа Дархан United одоо хүлгүүтээ хийх тоглолт те. Өчигдөр бүрийн скор Монголианс хожиж 9-р байрлалд ивчиж чадсан байгаа учраас хэрвээ хожигдох юм бол ер нь Монголиансын одоо форм сэргэгдсэн байгаа улам дээшээ гарч ирэх боломж байна. За сүснэгтийг хэн нэгээр тэргүүлж дуусгах вэ гэдэг өрсөлдөөн ч гэсэн давхар явж байгаа. Мэдээж одоо сэлэг боднос дээрсэн скрап Демаркус Каасенс ирэх гээд идэг. Үнэхээр сонирхолтой үйл явдлууд дараараасаа олно. Ингээд өнөөдрийн тоглолт харин энэ хүрээд өндөрлж байна. Эхний тоглолт 10-т Amazons хожиж дууслаа. Ингээд цуврал нэгтэг бас үзэгчтэй том отох талбай сэтгүүлч бидэнд энэ тоглолтын онцлог тоглогчтой уулзах болно. Дараагийн тоглолтоор эргээ уулзъя. Өргөд болж одоо таатай байна үзэгчтэй. За бид бүхэн энэ үлрэлийн эмэгтэйчүүдийн финалийн цуврал эхний тоглолтыг хүлээн авч үзлээ. За эхний тоглолтын ялагчаар Улаанбаатар Амзос баг байлаа. За Улаанбаатар Амзосгийн тамирчин онлайн руу уултад та бүхнийг уулзуулж байна. За юуны өмнө цувралын эхний тоглолтоос хойшлоо та баяр хүргэе. Баярлалаа. Мэдээж эхний тоглолтыг хожлыг аавна гэдэг бол маш чухал. Тийм болохоор одоо бас ер нь баяртай байна. Энэхүү тоглолтод за өөрөө 30-аас дээш оноо авахдаа 3 минутанд төрлөө. Тэгээ холын цай шидэлтийг 70% 10-аас 7. Ер нь тоглолтын өмнөх бэлтгэлжилт хэрэг. Мэдээж бидний хувьд бол 2-7 хоногийн турш ер нь бол финал ямар багтагтай тоглох болгыг хүлээж исэн. Тэгээ тийм болохоор ч тэр үе ингээд бид нар ерөөсөө амраагүй бусад хүмүүс ерөнхийдөө бол ингээд жоохон бидрийг ер нь жоохон тоглолт хийгээгүй жоохон амралт ихтэй жоохон тийм нөгөө буцаж орж ирэхэд хэцүү байх гэж бодож исэн баг. Гэтэ бид нар бол маш сайн бэлтгэлээ хийсэн, маш олон тоглолтуудаас хоорондоо хийсэн. Тийм болохоор яг бэлэн байж чадсан гэж бодож байна. За 10 тоогийн тамирчин Bright Kennedy өнөөдөр Улаанбаатар Амзос эсрэг сайн тоглолтыг үзүүллээ хамгаалалт товтлогоон дээр. Ер нь Kennedy дээр дасгалжуулагч ямар зөвлөгөө өгнө? Тоглолтын өмнө бэлдсэн зүйл байв уу? Тийм мэдээж бол Bright-ийн хувьд бол бас мэдээж авиаслаг тийм мундаг тамирчин. Тийм болохоор бид нар зөндөө скаутингаа хийгээд бөмбөг авахтны илүү тийм динай аваад агшин тохиолдолд нь дандаа нөгөө нэг жоохон тохгүй байдлаар довтлуулдаг ч юм уу. Яг хамаг бүх юм ярих чинь сая болохгүй. Бүх нөгөө коуч юм ярих. За тийм ер нь сайн хамгаалж байгаа. За баярлалаа. Дараагийн тоглолтод амжилтсаа. Айд үзэгчтэй өнөөдөр шууд амжилт эхний тоглолт маань өндөрлөж байна. За эсрэг хугацааны дараагийн тоглолтуудаар ирээд уулзах болно.